Guys, энэ судалгааг ингээ Монголд явуулах юм бол бараг адилхан тоо гарч ирэх баха. Солонгос руу явах уу, Японд руу явах уу, Герман руу явах уу? Герман руу явах уу гэсэн чинь манай Монгол улсын 30% тгий гээл те. Гэснээр одоо Германд яг адилхан судалгаа явуулах гадшаа гарах гэсэн чинь тгий. Яасан бэ гэсэн чинь энд амьдрах аргагүй юм байна. Байрны мөнгө дийлдэхгүй юм байна. Цалин хөрөхгүй юм байна. Нохоо шиг амьдарч байна. Гадаадад амьдрья те. Герман залуучууд. Би нэг баттай мэдж байгаа. Манай хуучин ангийн 20% Германаас явцсан гэж бодлоо. За Зеленский юу н арга барчих юм бол яадаг юм бэ гэх юм бол нэг бол Европоос юм гуйдаг, нэг бол Америкаас юм гуйдаг, юу гуйдаг юм бэ гэх юм бол мөнгө эсвэл зэвсэг. За асуудал нь яг юу юм бэ гэх юм бол Оросууд одоо байлдааны онгоцоор Украины нутаг дээгүүрд хүссэн юмаа бөмбөгдөж эхэлж байгаа, дүнгэж эхэлж байгаа. Оросууд одоо юу хийж байгаа юм бэ гэх юм бол туршилтын маягаар жинкнээс агаарын хамгаалтын пууж байхгүй юм уу, үгүй мүү ер нь бол туршиж явж байгаа. Тэгээ асуудал нь яг юу юм бэ гэх юм бол жигнэсээ өөрийнхөө агаараа ерөөсө хамгаалт чадваргүй болцсон юм бол энэ дайн илүү хурдан дуусах магадлалтай. За энэтэй холбоотой Зеленский ямар арга хэмжээ авсан бэ гэвэл Трамп агаалуу холбоо барьсан юм байна. Трамп агаалуу ер нь бол яаж холбоо барьсан юм бэ гэх юм бол ганцаараа ерөөсө биш. Тэ Европчуудыг бас ашиглаад Ursula von der Leyen, Friedrich Merz гэх мэт шиг хүмүүсээрээ дамжуулаад юм гуйж байгаа. За тэгээ хэн хамт тусалж байгаа юм бэ гэх юм бол хэвлэл мэдээлийнхэн. За тэгээ цагаан ордонд руу хүрсэн юм байна. Цагаан ордонд Дональд Трампаас нэг юм асуусан. Зеленский Путин өгөх юм уу? За Зеленский маш яралтай юу хэрэгтэй бэ гэх юм бол тийм Patriot missiles хэрэгтэй байгаа. Та тэрийг ерөөхдөө нийлүүлэх юм уу? Трамп сая юу гэж хэлсэн бэ гэх юм бол бид нар ч ихсэн пуужин хэрэгтэй. Бид нар ч ихсэн пуужин хэрэгтэй. Манад байгаа пуужин бидний пуужин. Ерөөдөө манай тий оройны хоолн дээр Зеленский байн хүрээд ирээд төмснөөс иддэг, махнаас иддэг, жигнүр буузнаас талын ингээ зулгаачдаг. Одоо энэ үлдсэн байгаа хоол манайх шүү гэсэн утгатай юм Дональд Трамп ярьж байна. Biden gave $300 billion worth of ammunition. Тэгээ мэдээж тий төмөр зам юм автобус хурдтай дайрч байгаа юм бол Дональд Трамп үргэлж юу хийж амждаг юм бэ гэх юм бол тэрний урд Жо Байденыг түлхээд дайруулдаг. Тэгээ сая юу хэлсэн бэ гэх юм бол Жо Байден Зеленскийд 300 тэрбум орчим долларын зэвсэг өгсөн шүү дээ. Тэ? Өгсөн шүү дээ. Мөнгө өгсөн шүү дээ. Манай тогооноос хоол идсэн шүү дээ. Ямар цадгүй зэлэг бай гэсэн утгатай юм ярьж байна. Тэгэхээр Жо Байден би 2020 онд зодог тайлаад ерөнхийлөгч байхаа болоод Жо Байден миний алдан тушаалыг хүлээж авахдаа би юу үлдээсэн, би юу хүлээлгэж өгсөн юм бэ гэх юм бол манай зэвсгийн агуулга дөв дүүрэн байсан. Гэхдээ хин хаалсан бэ гэх юм бол Дональд Трамп өөрөө саяхан хаалсан шүү. Өнгөрсөн 100 бараг жилийн өмнө Ираныг тултлан 12 хоног бөмбөгдсөн. Тэгээ 2 сарын 28-наас ахуулаад бас Ираныг тултлан Израилийн төлөө бөмбөгдсөн. Тэгээ эцээдээ Америкийн зэвсгийн агуулгыг хэн дүүргэсэн хаалсан бэ гэх юм бол еврейчүүд Нетаньяху. Тэгээд ер нь бол ингээд бодохоор Зеленский хинлүү мессеж явуулах хэрэгтэй байх юм бол Нетаньяху битстэй. Яа миний ботыг яагаад идэв. Very powerful, very good, but we wouldn't have been using them. We could have used something else. За тэгээ би одоо агуулга буцаага дүүргэж जैन бид нар ингээ үйлдвэрлэлээ эрчимжүүлж байгаа гих мэд чинь ярьж байна. Тэгээ ингээ нэг бодох ёстой. Тийм ээ. Яагаад ил тод манай зэвсгийн агуулга хоосон гэж ярьдаг юм бол яагаад бид нарт энэ пуужин үлдэхгүй бид нар ингээ хүмүүст нийлүүлж чадахгүй. Ер нь бол ингэж олон нийтийн өмнө юу хийж байна гэх юм бол Путин сигнал өгж байгаа гэсэн үг шүү дээ. Мессеж өгж байгаа гэсэн үг. Тэ агаарын хамгаалалт Украинд байхгүй хөшөө одоо бөмбөгдөөрэй. За тэгээд Дональд Трамп дахиад Орос Путинийг нохоолцсон үгүй би яг сайн мэдэхгүй байна. За тэгээд Европчууд одоо ер нь бол аргаа барж эхэлж байгаа. Ерөнхийдөө паниктж эхэлж байгаа. 2 сарын өмнө тэгээд Финланд улсын ерөнхий сайд юу хэлж ирсэн бэ гэх юм бол салхи хэрэгцээ Украинчууд одоо ялж эхэлж байгаа. Оросууд баларч юм гих мэд юм ярьсан. За одоо тэр хүн бүр ингээ буцаага чимээг болсон. Одоо ерөнхийдөө ямар стратеги баримталдаг юм бэ гэвэл за юу энэ Дани эрчийг алдахгүй тулд бид нар бүгдээрээ all in орцсон байгаа болохоор энэ Европын бүх улс төрчнөр ингээ амиа тавьсан байгаа болохоор
дайныг дараагийн шатанд хүргэх шалтгаан хэрэгтэй. За тэгээд нэг шалтгаан гарч ирсэн байж магадгүй дөнгөж саяхан өнөөдөр өглөө Германы нэг онгоцны буудлын Leipzig хотын онгоцны буудлын дээр юу олоод авсан юм бэ гэх юм бол аимшигын зэвсэг олсон. За энэ нэг жижигхэн FPV drone. За тэгээд эндээ юу залгацсан байсан бэ гэвэл тесрэх бодис гинэ. За тэгээд Германы улс төрийн санхүүжилт авдаг Zweites Deutsche Fernsehen ZDF ерөөдөө манай Монголын MNB 2-тэй адилхан гэсэн үг. Эсвэл MNB-тэй адилхан сүг дээр шууд пропаганда амар ихтэй явж байна. За энэ Propaganda сонсцгоо хэдүүлээ. Ermittlungen zu dem versuchten Drohnenanschlag von Leipzig hat jetzt die Bundesanwaltschaft übernommen. Das tut sie, wenn eine Straftat von besonderer Bedeutung für die Sicherheit des Landes vorliegt. За Германы ерөнхий прокурор ер нь бол байцаалтаа судалгаагаа эхэлсэн байгаа. Яг үеийнх юм бол энэ онцгой тий Герман улсын хувьд бол онцгой аюул болж байгаа. Яг үеийнх юм бол тэр Leipzig онгоцны буудлын дээр нэг Украины томоохон тээвэрлтийн онгоцлуу дайрах гэж байсан гинэ. Нэг Антонов гэсэн томоохон логистикийн онгоцлуу нэг дрон нисчихсэн гинэ. За тэгээд тийм Антонов онгоц дотор юу зүүдг юм бэ гэх юм бол Германаас ерөөдөө юу тээвэрлж байгаа юм бэ гэх юм бол бас сонио. Нэмээд яагаад тийм ард иргэд ашигладаг онгоцны буудлын дээр Антонов онгоц юм тээвэрлж байгаа юм бэ гэсэн дахиад нэг асуудал. Гэхдээ энийг ерөөсөө эднэр ярихгүй байна. Юу ярьж байгаа бэ гэх юм бол саяны жижигхэн дроныг ярьж байна. Das war eben nicht irgendein Sprengsatz in Leipzig, das hat nicht irgendein Krimineller oder Laienterrorist getan. Der Elefant im Raum heißt Russland. За тэгээд энэ дроныг ерөөхдөө хин илгээсэн бэ гэх юм бол энэ зүгээр гимт хэрэгт ярих хэрэггүй. Террорист ч гэсэн ярих хэрэггүй. Тэ? Юу ярих ёстой юм бэ гэх юм бол хэдүүлээ Оросыг ярих ёстой. Нотлохоо баримт одоохондоо ерөөсөө байхгүй. Гэхдээ энэ Орос дрон гинэ. In der Bundesregierung spricht diesen Verdacht so konkret aber keiner aus. Юу ярьж байна гэх юм бол гэхдээ манай засгийн газрын янз бүрийн гишүүн Орос мостой энийг ерөөсөө холбохгүй байна. Яагаад холбохгүй байгаа юм бэ? Гэхдээ би холбож байна гэсэн утгатай энэ бүсгүй гэх юм уу? Пропаганда авгаа гэх юм уу? Би яг сайн мэдгүй байна. За. Тэгээд Flugzeug bei Sprengstoffdrohne war mit Munition beladen. Германы хамгийн том хэвлэл мэдээлэл Bild Zeitung. Bild санам. Эдгээр юу хэлж байна гэх юм бол энэ онгоц өөрөө дүүрэн тесрэх бодистой байсан гинэ. Тэг яагаад заяа ард иргэд ашигладаг онгоцны буудлын дээр нүсэрт том дэлхийн хамгийн том тээвэрлдэг ус онгоц дүүрэн тесрэх бодис зэвсэгтэй байсан юм бэ гэсэн нэг асуудал байгаа. За тэгсэн чинь 6 цаг өнгөрөөд дахиад нэг мэдээлэл гарсан. Ямар мэдээлэл юм бэ гэх юм бол энэ doch keine Munition im Ukraine-Flieger. Тэр том Антонов онгоц дотор тесрэх бодис зэвсэг байхгүй гинэ. Өглөө сонингоо хэвлээд зэвсэг тээвэрлж исэн онгоцдоо халтсан юм байна. За тэгээд янз бүрийн хүмүүс юу хэлсэн бэ гэх юм бол яагаад ард одоо Чингис хаан зовч онгоцны буудал эсвэл буян тухайн онгоцны буудлаар зэвсэг тээвэрлэх ёсгүй штэ. Тийм ээ? Юу ашигладаг юм бэ гэх юм бол цэргийн онгоцны буудлыг ашигладаг. Гэхдээ германчууд бас тэрийг тоохгүй байна. За тэгсэн чинь ингээ хэвлэл мэдээллийн тэрийг ингээ задлсан чинь шууд янз бүрийн засгийн газрын гишүүн ажилдаа орсон. Хөөе, наад гарчгаа соль. Тэ? Тэн дотор зэвсэг юм уу юу байхгүй шүү. За тэгээд эдгээр одоо юу хэлж ийн яриад эхэлж байгаа юм бэ гэх юм бол германчууд гибрид дайн яриад эхэлж байгаа. Одоо плюс минустай ерөөсөө холбоогүй гибрид дайн юу юм бэ гэх юм бол нэг талтаа жигнэсээ ингээ хоорн алдсан, нөгөө талтаа ингээд тийм терроризм ашиглана, саботаж хийн ингээ юм жижигхэн дроноороо онгоцны буудлын дээр ингээ яан маань. Одоо Путин ингээд Кремлин дотор ингээд сууж байхаа пиздец гэл тэ нэг миний юм уу жижигхэн нэг хугацаар дрон фейлтлээ гэл ингээд дотроо ингээд шил архиа ууцсан ингээд ягаад гэсэн ингээд Лавров л хараад ягаад хоёрыг явуулаагүй юм бэ гэсэн мөнгө байхгүй. Жигнэсээ Оросууд энэ дроныг явуулсан бол ичээрээ та нар ичээсээ. За юу. Одоо 5 жил туршлага хуримтлуулаад. За юу. 5 жил туршлага хуримтлуулаад ийм жижигхэн бяцхан юм явуулна гэдэг чинь та нар гурилдаад байгаа юм биш үү? За тэгээ жигнэсээ Путин, Лавров гих мэт чинь хүмүүс ингэж гурилдаж байгаа юм бол Украины дайныг тэнд ялагдах ёстой за юу. Маазарч байгаа шүү guys. Маазарч байгаа шүү. За тэгээд нэг европчууд сүүлийн үед бас энийг ингээд дэлгэнгүй
нилээх ярьж байгаа methods of Russian hybrid warfare activity across Europe January 2018 to June 2025. За тэгээд энийг ингээд хараад үзэх юм бол ер нь бол Орос улс ер нь террорист орн юм байна. Тэ Путин за тийшээ нэг дрон. За тийшээ дрон явуулаа. Тэгээд сонгуул болгон дээр юу ярьдаг юм бэ гэх юм бол тэ Путин залуу хүмүүсийн тархийг угаадаг. Тэ TikTok, MikTok юугаараа тэгэл Путин Лавров бас ингээ Кремлийн дотор суугаад за одоо яах вэ гэсэн. Дахиад нэг дрон фейлдчихлээ гэж. За тэгвэл TikTok руу дээр бүсрээ. За тэгэл германчууд одоо бас жоохон даварж эхэлж байгаа. Яг гэх юм бол Германы усан онгоцны компани юу илгээсэн юм бэ гэх юм бол Одесса усан бомблоо тээвэрлтийн тийм усан онгоц илгээсэн юм байна. Буудаа гэх мэт. Магадгүй дотор бас зэрсэг байсан байж магадгүй. За тэгээд ер нь бол Оросууд юу хэлсэн бэ гэх юм бол Европ даяараа бас зарлсан, Украинчуудад бас хэлсэн. Наад Одесса бомбд одоо хаалттай шүү. Ерөнхийдөө sea blockade. Дөнгөж саяхан Дональд Трамп Strait of Hormuz-ыг ерөнхийдөө бүслээд ер нь бол хаацсан. Оросууд яг адилхан арга хэмжээ авж байна. Тэгсэн чинь германчууд хоёр усан онгоц илгээсэн юм байна. Тэгээд тэр хоёр усан онгоц руу хэн дайрсан юм бэ гэх юм бол Оросууд дайрсан. Хүн амтан ингээд нас ороогүй гэхдээ тийм Die Welt Zeitung дээрээс тоо russische Armee тийм greift Frachter deutscher Reederei mit Drohnen an. Орсын цэргийн алба. Нэг манай нэг тээвэрлэлтийн усан онгоцыг лөө дайрч гэсэн ингээд Лавров Путин бас ингээд Германия юу бүстрээ. Илэг. За тэгээ Европ ерөнхийдөө арга барж байгаа нэг янз бүрийн ингээ гарчгаасаа ер нь бол харж болно те. Тэгээд юу одоо Эстоnia улс заяа энэ бүр солиотой энэ мэдрэл муутай. Би бүр ганцхан Кая Калас мэдрэл муутай авгаа гэж бодсон чинь тэгээд өчтөр бас нэг хүн миний контентын доор чи яагаад энэ эмгтээчүүдийг авгаа гэд хей Кая Калас авгаа биш юм бол өөр хэн авгаа юм бэ? Заяа. Тэгээд өчтөрийн видео контент таад нэг ухаад үзээрэй. Нэг намайг шүмжсэн гэдэг. Ууг чиний контентыг үнсэх дуртай гэхлээр чи ингээд сексист юм биш үү? Кая Каласын өөдөө сексист байж чадахгүй юм бол эр хүн биш эсвэл хүн биш заяа. Тэгээд Ангела Меркель, Ursula von der Leyen гих мэдчлэн мэдрэл муутай авгаа нар заяа. Тэгээд миний таамаг юу юм бэ гэвэл заяа өчтөр тэр комент үлдээсэн бүсгүй юу юм бэ гэх юм бол бас авгаа. За, окей. Тэгээ ийм өвчин ингээд хардаг юм байна. Тэгээ Эстони улс одоо юу бэлдэж байгаа юм бэ гэх юм бол бичигдсэн байна. Estonia prepares for war. Эстони улс дайндаа өөрийнхөө бэлдэж байгаа гинэ. Эстони улсын хүн ам хэд вэ? Мэд хүн байна уу? Комент үлдээгээрэй. Сая 500. Тэгээд ингээд Лавров Путин бас Кремль дотор о боже мой гэдэг oh my god гэдэг. За, ready to evacuate its entire population abroad and blow up its cities. За. Хамаг ард түмнөө зөөхөд бэлэн гэж байна. Тэгээд улсаа дэлб авахж бэлэн. What the fuck? Тэ? Яадаг авгаанаар юм шиг. Хамаг окей, сая 500 хүнийг тээвэрлчнэ, тийм ээ? Easy. За, сая 500 хүнийг тээвэрлчнэ. Сири тэгээ хүлээгээд авчихвахаа. Сириагаас Герман улс өөрөө бараг нэг 800 мянган алалала гэсэн хүмүүсийг хүлээж авсан шүү дээ. Тийм учраас Эстони улс ямар ч хамаагүй. Гэхдээ заа юу ард түмэн нь ерөөхдөө за бүгдээрээ явъя. За тэгээ хэний байрыг төрүүлж дэлбэлэх вэ гэсэн. Oh my god. За тэгээд Эстониагийн дэргэд бас өөр нэг улс байгаа. Lithuania. Lithuanian intelligence says Russia may use Ukrainian drones to attack Baltic targets. Baltic орн руу Оросууд удахгүй дайрах магадaltaй. Юугаараа дайрах вэ гэвэл Украин дроноор. Украин дрон одоо Lithuania мөн Estonia руу бөмбөгдөөд эхлэх юм бол баттай заяа Путиний буруу. Тэ. Ингээд иймэрхүү юмыг ингээд суурин бэлтэж байгаа. Окей. За тэгээ одоо энийг ингээд Зеленский уншихаараа би дрон тийш явуулчих юм бол Путиний буруу болох юм байна те. Магадгүй нэг 100 Patriot Post явуучих юм байна. За.
Denmark улс юу гэж байгаа юм бэ гэх юм бол Denmark begins extended military conscription in response to Russia and Trump. And Trump. Трампас болж бас Орос. Энэ хоёроос болж. Denmark улс юу хийж байгаа юм бэ гэх юм бол залуу ирчүүдийг сэргэлүү ингээд албан ёсоор татаж эхэлж байгаа хүчээр. Тэгээ Denmark улсад ээж хүүхдээ ингээд миний хүү эргэж ирээрээ гэсэн чи ээж намайг яагаад явуулж байгаа юм бэ гэх юм бол Трампас болж Путинаас болж гэсэн. Окей. Тэгэл явлаа. Яа. Denmark улсын хүн амыг таад бас Google дээр, Lithuania улсын хүн амыг бас Google дээр, Estonia-гийн хүн амыг бас Google дээр. Тийм зүгээр ингээд онгоо. Тэгээ Европын анги асуудал ерөөсөө дуусахгүй байна. Энэ зүгээр funny зүгээр нэмэлт маазарлалт шүү заяа. Энэ 2015 он постлогдож байсан сонингийн мэдээ шүү. За та харж байгаа бол 2015 оны 9 сарын 1-нд нөгөө түрүүний ярьжсэн Bild цайтун Refugees welcome. Цагаачдууд тий өөрийнхөө эх орноос зугтж байгаа хүмүүс тавтаа морилно хүрээд ирээ. Тий хүрээд ирээ. За warum wir uns auf euch freuen. Та хэдийг бид нэг ингэ тэсэн ядаж хүлээж ингэснэ нөгөө хүмүүс Аллаху акбар халамжийн төлөө. За 2015 он шүү. Окей. Тэгээ ингээ хэвлэл мэдээллийн ард түмний ингээ тархи угааж байгаа ингээ мэдрэл муутай шийдвэр гарч ингээ харж байгаа ч тийм. За тэгсэн чинь өнөөдөр сайлга хэрэгцээ. Тэ. Герман улс тэр чигтээ бор болцсон чинь. Wir brauchen jetzt яг одоо wir brauchen jetzt eine Festung Europa. Европ одоо нэг цайз болох хэвээр бид нэг хаалаа хаах хэвээр ингээ тэг ингээд доор байгаа зургийг ингээ хардаа нөгөө ингээд төсөн ядаж та нарыг хүлээж байгаа шүү хүрээд ирээч гэсэн чинь ингээд нэг баачка энэ дотор байгаа хаа тийм. Хөөе. Энд чинь та 2015 оны урилга би тэгээд 9 жил 10 жил өөрхөө бэлтээд ирсэн чи одоо юу вэ гэл цайзны гадаа ингээ зогссон. Тэгээ уур хурцэл таарна тий. Уур хурцэл таар. Тий. 10 жилийн өмнө та нэг бүгднийг өөрсөн. За юу. Тэгсэн чи очсон чи ингээ хаалга хаацсан байдаг. Тэгээ гомдно мэдтэй. Тий. За тэгээд ингээд ганцхан одоо тэр борооч муслимчууд гомдохгүй байгаа. Өөр хин гомдож байгаа юм бэ гэх юм бол герман хүмүүс өөрөө гомдож байгаа. Энэ одоо ямар судалгаа юм бэ гэх юм бол эх 5 жилийн хугацаанд ер нь та нар Германаасаа явъя гэж бодож байна уу? Одоо нөгөө 70 настай хүмүүсийн хамгийн баруун байна заяа хөгшин хүмүүс. 88 үгүй ээ. Угаасаа хөгж байгаа шүү дээ гэдэг. Тий. Угаасаа чад хийх байгаа. 60-аас 69 8% нь явъя гэж байгаа шүү байна тий. Өөр оронд үхнэ. 50-аас 59 тий 12%. 40-оос 49 нь 15%. Одоо миний насны бүлэг оо shit тий. За 20 жилийн дараа би энэ жокийг хийж болохгүй юм байна тий. За 30-аас 39 27%. За 20 30-аас 39%-ний 27%. Guys, энэ судалгааг ингээ Монголд явуулах юм бол барыг адилхан тоо гарч ирэх баха. Тэ? Солонгос руу явах уу, Японд руу явах уу, Герман руу явах уу гэсэн чинь Герман руу явах уу гэсэн чинь манай Монгол улсын 30% тэгээ ингээл тэ. Гэснээр одоо Германд яг адилхан судалгаа явуулах гадагшаа гарах гэсэн чинь тэгээ яасан бэ гэсэн чинь энд амьдрах аргагүй юм байна. Байрны мөнгө дийлдэхгүй юм байна. Цалин хөрөхгүй юм байна. Нохоо шиг амьдарч гин. Гадаадад амьдрья. Тэ? Герман улс. Герман залуучууд. Тэгээ би нэг баттай мэдж байгаа. Яг их мол хуучин хамт сурч исэн хүмүүсийн манай хуучин ангийн 20% нь Германаас явцсан гэж боддоо. Тэ? Тэгээд аль хэдийн явцсан хүмүүс энэ судалгаагаа өгөхгүй байгаа штэ. Тэ? Тэр 52% нь мэдэхгүй. 27%. 18-аас 29 бас 24% нь их орносоо зайлий гэсэн бодолтой байгаа гэж боддоо. Тэгээ эндээс юу гарч иж байгаа юм бэ гэх юм бол энэ томоохон улс төрийн асуудал болно. Тэгээ германчууд одоо хаашаа явах юм? Америк руу явж болно л доо. Тэ? Аз руу ингээ Сингапур руу явж болно л доо. Гэхдээ ерөнхийдөө ийм байх ёсгүй үсттэй, ийм байгаагүй үсттэй. Герман руу хүмүүс очдөг байсан бидтэй. Тэгээ хэний буруу юм бэ гэх юм бол эдний буруу хаа. Тэгээд refugees welcome-ын самбарыг барьсан хүмүүс одоо. Битгэхгүй ядарч байна. Дараагийн контент дээр ирээд болцсон.